Сайн байна уу? E-класс цагийн сургуулийн удирдлагын систем дээр анги удирдсан багш өөрийн ангийн сурагчдын сонгон судлах хичээлээр ямар хичээл сонгосныг хэрхэн харах талаар зааврыг хүргэж байна. Анги удирдсан багш өөрийн эрхээр нэвтэрч ороод зүүн талд байрлах ангитай мэгцсэний хичээлд эзэсний сонгон судлах зэсийг сонгоно. Дэлгэцэн дүүрсэн цонхноос ангиа сонгож ESS татахад эх хичээлийн жилээр үзэх сонгоны хичээлүүд гарч ирнэ. Урьдчилсан сонголтын хичээлд 9-10-11-р ангийн сурагчид хамаарна. Дараах сонголтын нүднээс жинхэнэ сонголтыг сонгоход тус хичээлийн жил сонгон суралцаж буй хичээлийн нэрс гарч ирнэ. Жинхэнэ сонголтын хичээлд 10-11-12 дахь ангийн сурагчид хамаарна. 10 дугаар ангийн сурагчид 4 хичээл, 11-12 дахь ангийн сурагчид тус бүр 3 хичээл сонгон суралцсан. Танд амжилт хүсье. E-класс цагийн